Тэртех 1976 оны намрын өглөө. Бяцхан цэн хүүрч эрдмийн өргөөний босхийг анх алгасан жаалууд бид байлаа. Тэр өдрөөс бидний сурагч насны минь амьдрал эхэлж 10 жилийн 1-р сургуулийн хам сүрэн багштай нэгийн В ангид илсэн орж үлээ. 35 үсэг тоо бодлого заалган уншиж, тоолж сурч, үсгэлэхийн баяраа хийж, пионерт илсэн, дуурж бүжиглэж, уралдаан тэмцээнд амжилттай оролцож бага ангиад өгссөн. Дунд ангидаа дэвшин суралцахад дээд дундаг багш маань ангидаасан багшаар томилогдсон. Судлах хичээлийн тоо нэмэгдэж, мэдлэгийн хүрээ маань тэлж өсвөр нас руугаа шилжлээ. Зарим нь урлагт дурлаж, зарим нь спортоор хичээлдэж, зарим нь хичээлдээ шамдан, хөвгүүд огтод үерхлийн захиа бичиж, зарим нь түүнийг дамжуулан өгөх шуудан зөөгчийн үүрэг гүйцэтгэж, их л дурсамжтай хөгжилтэй байсансан. Өсөж том бодохын хэрээр нийгмийн ажилд ит өгөхтэй оролцох орж, марчтад болон үйлдвэрийн түүхийн эдийн бэлтгэх ажилд хаягдал, яс, тос, өвс, нэмнэ, лаач хүтэнц бэлтгэхэд хувь нэмрээ оруулан туслах нь бидний хүүхэд насны нэгэн хэсэг байлаа. 8 дугаар ангиа төгсөх шалралтуудаа амжилттай өгч, зарим нь цааш үргэлжлүүлэн суралцаж, зарим нь нарийн мэргэжил эзэмшихээр гадаад дотоодын сургуулиудад хуваарлагдаж, зарим нь ажил хөдөлмөрийн талбарыг сонгож байлаа. Ах зах ангида Янжмаа багш маань анги удирдсан багш болж хөдөө орон нутгаас хуваарлагдсан ирсэн олон шин найзууд нэмэгдэж нэгэн шин түүх эхэлсэн юм. Биднийг сурч байх үед соёлжих танхим гэж байлаа. Багш маань их цэвэрч нямбай хүн байсан болохоор түүнийг хариуцдаг байсансан. Ангийн охид бид тэр танхимын цэцгийг усалж мөн ч олон удаа цэвэрлсэндээ. Улс төрийн дууны инхийн урай хамтлаг маань олон шин дуугаар урын сангаа баяжуулж, тамирчид маань улс аймгийн чанартай олон уралдаан тэмцээнд оролцсон, амжилт гаргаж, спортын зэрэгэ нэмэгдүүлж, арт мөнгө хүрэл медалаар ингэрээ мэлж, хавар намрын ажилд явж, багт наадам, ханийн санам, эвлэлийн гишүүнд элсэх нь ахлах ангийн сурагч бидний салшгүй хэсэг. Ахлах ангиа амжилттай төгсөж, гадаад дотоодын ихтэй сургууль, техникум, нарийн мэргэжлийн сургуулиудад суралцсан хүний их хэмж, багш, эдийн засагч, гүний уурхаан өрмийн машинист, тогооч, технологич инженер, тээврийн жолооч, техникч, эдийн засагч, эсхүүрчин, хүнд машин механизмын оператор, сургагч багш, шүхэрчин, аврагч гал соногч, цэцэрлэгийн багш, сурган, сэтгэл судлалын багш, хөдөө аж ахуй механик, нягтран бодогч, малын их хэмж, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хуульч зэрэг мэргэжил эзэмшицгээж ажил, амьдралын их талаад хөл тавьцгаалаа. Зарим нь улсын тэргүүл хэмлэгүүд, улсын татварын ерөнхий газар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, цагдаагийн ерөнхий газар, уул уурхай, санхүү даатгалын салбарууд болон хувийн хвшлийн компаниудад ажиллаж, зарим нь өөрсдийн хувийн бизнесээ эрхэлж ажил олгогч, татвар төлөгч болон улсынхаа хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажилласан. Ажиллаж буй салбартаа өндөр амжилт гаргана. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, артан гадас одонгоор 5, хөдөлмөрийн хүндэт медалаар 8, салбарын тэрбүүний ажилтнаар 13, яамны жуух бичгээр 5 хүм, ингэрээ мелахын зэрэгцээ онц тээвсчин, үйлдвэрчний эвлэлийн тэрбүүний ажилтан, татварын зөвлөх цолтон, Монгол улсын мэргэжсэн нэгтлэн бодогч, Дэлхийн таеквондогийн холбооны хүндэт тэмдэгтэн, Монголын бие хамгаалах урлагийн нэгдсэн холбоог үндэслэн байгуулагч, эрүүлийг хамгаалахын доктор профессор, элэгний хорт хавдрыг судсан дундуур эмчлэх аргыг Монгол улсад нэвтрүүлсэн эхний 3 эмчийг, олон улсын худалдааны магистр, Батлан хамгаалах яамны хар сүлд, онцгой байдлын ерөнхий газрын 1, 2, 3 дугаар зэргийн одон, шүхрийн 1-р зэрэг, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, дар бөмбөгийн спортын маструуд бидний дундаас төрөн гарсан. Үүгээр бид бахархахын аргагүй. Бидний ажил амьдрал ийхүү амжилт бүтээлээр дүүрэн байсан ч хүний амьдралын жамаар хорвоогийн завлан гүнэг биднийг даарсангүй. Ажид багш нар, анд нүхтийн зарим минь Бурхны орныг зорьсон нь бидэнд тохиолдсон хүнд гарц хохирол байлаа. Өнөөдөр тэд минь биднийг Деважингийн орноос харж бидэнтэйгээ цуг дурсамжаа сэргэн суугаа гэдэгт бид итгэлтэй байна. Та нарыгаа бид үрд сананд дурсах болно.
Бидний ажид амьдрал үргэлжилж өнөөдөр бид 49 хүүхдийн ээж аав, 58 хүүхдийн эмээ өвөө болцгоосон өнөр өтгөн айл болжээ. Нэгэн цагт жаахан гараараа үзэг атгаж, үсэг холбож сурсан бяцхан хүүхдүүд бид эрдмийн өргөөнд мөр дэрэгцэн алхаж, инээд, баяр, мөрөөдөл, хүсэг, нөхөрлөл хайраа хамтдаа бүтээсэн юм. Анхны хонхны дуунаас эхэлсэн тэр аялал 10 дугаар ангийн төгсөгтийн хонхоор өндөлсөн ч бидний нөхөрлөл, дурсамж хизээч төгсөөгүй лээ. 1-р ангийн ичимхий хүүхдүүдээс эхлээд 10 дугаар ангийн эрч хүчтэй залуус болох хүртэл бид инээж баярлаж, алдаж онон хамтдаа үсэж тэрнэсэн. Ангийн танхимд цуурайтах инээд, хичээлийн хонхны дуу, багш нарын үнэт сургаал бүхэн бидний дурсамжийн алтан сан хөмрөг болон үлдсэн юм. Амьдралын энэ урт замыг эргэх хахад хамгийн гэгэн дурсамжууд маань 10 жилийн сургуулийн босгон дээрээс эхэлжээ. Он жилүүд өнгөрч хүн бүр өөр өөрийн амьдралын замаар алслан одсон ч өнөөдөр бид сургуулаа төгсөөд 40 жилийг үдсэн ч сэтгэрдээ мөн л тэр үеийнхээ хүүхдүүд хэвээрээ. Үсэнд буурал сууж, үр хүүхэд, аж зээгээрээ хүрээлүүлсэн ч дурсамжийн тэр сайхан он жилүүд биднийг дахин залуу болгож байна. 10 жилийн ширээнээс эхэлсэн нөхөрлөл маань амьдралын тош үргэлжилж өнгөрсөн он жилүүдийн үн цэнийг улам тодруулан гэрэгтүүлсээр байх болтугай. Та нартай эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдрийн инээд хөр халуун дурсамж биднийг дахин уулзах хүртэл үргэлж хамт байг. Дараагийн уулзалтаар баяртайгаар уулзцгаая. Сэтгэл дүүргээ мөнгөн хонхны жингнэх дуунаа холдож боломгүй хөлмөс урснаа ас хязгаарт жигүрдэлгээд хүслийн шоу дүүлэн нислээ аяа оюутнаас амт найзууд минь хамтдаа дуулъя чимээгүй аслах онжилүүд сэрхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудтай оюутнаас чамтай минь Жидээр аслах цаг хугацааг би яалтай Сэмхлэр арчиж усах нөлөмсөг таалтай Дурсамж минь дуурлал минь дуу минь хайр минь Оюутан насны үрхэл амьдралын минь эхлэл юм Хавар хүсэл мөрөдөл дурлал дурсамж минь сэргэн эргээд Тэртэй хон жилүүдээр дүүлэн нисэн Амд нөхдийн итгэл сэтгэл дурлал хайр Хүсэл бүхнийг дуулаа Чимээгүй аслах хон жилүүд Сэрхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудтай оюутнаас чамтай минь хайрт минь бүх юм төгсөж байгаа юм шиг бодож байгаа биз? Харин бүх юм эхэлж байдаг юм да. Сайн уу амьдрал минь гэж хэлээд амьдрал хөл дээр шүү дээ.